Энэ сарын 20-нд Автоеврийн газраас Петрочайна Дачин Тамсаг компани үйл ажиллагаанд шалгалт хийж 10 гаруй зөрчлийг илрүүлсэн байдаг. Үүнээс ганцхан зөрчлийг дуртахад компани тээвэрлэлт хийх замаа хатуу хучилттай болгох байсан ч түүнийг хийгээгүй байдаг. За тиймээс компани тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон юм а. За ингэж үйл ажиллагаа зогсоолгон байд сая нэг юм компани хөдөлж эхэлж байна. Тэгэд одоо энэ маш богинохон хугацаан дотор ер нь бол манай компани одоо хөрөнгө мөнгөний асуудлаа шийдсэн, жураг төсөлтөнд бэлэн байгаа. Тэгэд бос хоёр компани сунгаж шалгаруулад бид нар одоо гэрээгээ хийцэн. Одоо энэ хоёр компани маань одоо ажиллахад бэлэн байгаа. 2007 оноос эхлэн олборлолт хийж эхэлсэн компани нөхөн сэргээлтийг маш хангалтгүй хийж байсан нь мэргэжлийн хяналтын хид хідэн шалгалтаар илэрсэн байдаг. За мөн үйл ажиллагаанд олон төрлийн химийн хорт бодис хэрэглэж говийн эмзэг экосистемийг эвдэж байгаа нь шүүмжлэгддэг юм. За өнөөдөр хүртэл компани үйл ажиллагаанд 120 гаруй нэр төрлийн химийн хорт бодис хэрэглэдэг болохоо мэдгдлээ. Энэ нь бол яг байгаль орчинд хортой эсхийг нь бол байгаль орчны яамны холбогдох мэргэжтэнгүүд лабораториудаар яг үзэж танилцаад хортой хоргууг нь ялгаж өгдөг л дөө. Яг стандартын дагуу болохоор энэ дотор хоёр төрлийн хортой гэсэн хим бодис байгаа. Бусд нь бол химийн бодис гэдэг утгаараа орж ирдэг тийм элементүүд байгаа. Тэр одоогоор 247 ширхэг өрмийн зүүнх дээр техникийн нөхөн сэргээлт буюу саарамжуулах, хоргоожлох ажлыг хийж эхлээд байна. 2007-оос 2011 онд гарсан үйлдвэрийн шингээ хаягдлын цангуудыг одоо биологийн нөхөн сэргээлт хийх цаг нь болсон байгаа. Энэ оноос эхлээд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхлэхээр бас болсон. 1993 оноос хойш Дорндын сав газарт үйл ажиллагаагаа явуулж гисэн Петрочайна Дачин Тамсаг компани 1998 оноос эхлэн туршилтын журмаар олборлсон газрын тосоо урт хөш рүү зөөж эхэлсэн. За тэгвэл тухайн үеэс эхлэн олборлсон 5 сая гаруй барайл газрын тос ямар ч роялти буюу өсөн нэмэх технологийн татваргүйгээр экспортод гарсан байдаг. За үүн дээр компани зүгээс тайлбар хийхийг хүссэнгүй тэд зөвхөн засгийн газартаа хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ тухай ярьлаа. Одоо яг тэр бүтээгдэхүүн хуваах гэрээнд бол одоо яг энэ нөөц ашиглалтын төлбөр гэж заалт байдаг. Энийг бол одоо яг ямар маягаар бид нар төлдөг вэ гэхээр одоо газрын засны газар тийм ээ Монгол улсын газрын засны газраар дамжуулж бид нар энэ өртөгт тос гэж өгдөг байгаа. Тэр өртөг тосондоо яг одоо бидний энэ та бүхний асуугаад байгаа энэ төлбөр маань багтаад ПАМ одоо газрын засны газар манай компаниг төлөөлж засгийн газарт энэ мөнгийг төлдөг байгаа. За компани 2007 оноос эхлэн Монгол Улсын засгийн газартаа бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг. Түүн дээрээ роялтиг 0 байхаар заасан байдаг юм байна. За өмнө нь засгийн газрын тэргүүнийг очиж үүрэг өгöd байхад оошоож үзэхгүй байсан компани тээвэрлэлтээ зогсоосныхаа дараа ийхүү бүтээн байгуулалтынхаа асуудлыг шийдэхээр болж байна. Шууд дэлгэр цэцэг сайн занаар мэдээллээ.